Британий хаан 3 дугаар Чарльз Канада улсад айлчилж байна. За энэхүү 2 өдрийн айлчлал нь бол Их Британи болон Канадын хувьд бол чухал хоёр талын харилцааны одоо мөч болж байна. За учир нь гэвэл Канада улсыг Америкийн нэгдсэн улсын 51-р мөж болгоно гэж Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараа занл хийж байгаа. За энэ нөхцөлд бол Их Британий зүгээс өөрийн одоо үзүүлж байгаа улс төрийн дэмжлэгээ энэ удаагийн айлчлалаар харуулахыг зорж байгаа юм байна. За энэ одоо асуудалтай холбогдуулан Трампыг одоо эсэргүүцэж бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсан ерөнхий сайд Марк Карни хааны гэр бүлийг өөрийн одоо улсдаа урьсан байна. За Оттавад байх хугацаанд нь бол тэдэнтэй уулзахаар төлөвлөж байгаа. За Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан Чарльз 3 дугаар нэм гарагт Канадын парламентэд бол үг хэлэн. За энэ бол өөрийн одоо сентент суугаад хэлсэн үгээ бол унших юм байна. За энэ бол 50 жилийн туршид хаан ширээнд одоо суусан анхны тохиолдол одоо суухдаа бол парламентэд хандаж хэлсэн үг нь болж байгаа юм байна. За энэ одоо илтгэлтэй бол Канадын бүрэн эрхэт байдлыг хамгаалж Америкийн нэгдсэн улс одоо өөрийн харьяалдаа нэгтгэж авах асуудал дээр бол үгүйсгсэн ийм мэдээллийг хийх болов уу гэж ажиглагчид үзэж байна. За даваа гарагт Оттава хотын нисэх буудалд бол ёслолын арга хэмжээг зохион байгуулж за Канадын 1-р одоо үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөл болох олон нийтийн бүлгүүдтэй бол уулзалт хийж байгаа. За Канадын хааны хувьд бол Канадын амбан захирагч Мэри Саймонтой бас уулзахаар төлөвлөж байгаа. За хаан 3 дугаар Чарльзын хувьд бол сүүлийн үед эрүүл мэндийн асуудалтай тулгараад байгаа. За хорт хавтартай гэсэн онцтойгоор өнгөрсөн жил бол энэ айлчлалыг хийхээр төлөвлөж байсан боловч энэ байдлаасаа болоод тухайн айлчлалаа цуцалсан. За энэхүү одоо хаан хатан 2 хаанчлалаа эхэлснээс хойш анхны айлчлалаа Канада улсад хийж байгаа нь энэ удаагийн айлчлал болж байгаа юм байна. За хаан ширээнд одоо энэ удаа сууснаас хойш хэлж байгаа энэ үг нь бол 1957 болон 1977 онд бол хаан ширээнд суухдаа 2 удаа одоо Канадын парламентэд хандаж үг хэлсэн их одоо хатан хаан 2 дугаар Элизабетагийнхаа дараагаар бол энэ үгийг хэлж байгаагаараа онцлогтой болж байна. Энэ 7 хоногийн айлчлал нь бол цаг хугацааны хувьд их сонирхолтой нөхцөл байдалд бол явагдаж байгаа. За түрүүн хэлсэн Америкийн нэгдсэн улсын хувьд Канадыг өөртөө нэгтгэсэн гэсэн иймгүй занл хийлийн дунд бол тухайн айлчлал болж байгаа учраас олон нийтийн зүгээс айлчлал ихээхэн анхаарал хандуулж байгаа. За Америкийн нэгдсэн улсын энэхүү занл хийл нь бодиттой юугүй юу гэдэг дээр бол ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа. За ямар ч үсэн Канадын иргэдийн зүгээс бол энэ асуудалд бол ихээхэн эсэргүүцлийг илэрхийлж байгаа. За тийм учраас бол бизнес эрхлэгчид бол Канадыг одоо бахархалтай Канад нэртэй одоо ийм үндэсний онцлогийг харуулсан зураг тууц байрлуулж байгаа. За мөн бизнесүүд Канадын өөрийн бизнесээ одоо дэмжих ийм зүйлийг бол ард иргэдтэй уриалгах зэрэгээр бол Америкийн нэгдсэн улсын эсрэг байгаа гэдгээ бол олон нийт харуулсаар байгаа. Канадын ерөнхий сайд Карнигийн хувьд энэ сарын ихэд цагаан ордонд очсон. За энэ үеэрээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампад хандан Канада улс хизээч худалдагдахгүй гэсэн ийм мессежийг бол өгсөн. За энэ удаач гэсэн энэ мессежээ Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан 3 дугаар Чарльзад бол давтан одоо харуулах ийм төлөвтэй байна. За Канадын хувьд Их Британий хамтын нөхөрлөлийн орнуудын бүлэгт бол хамаардаг. За энэ утгаараа бол Канада улсын төрийн тэргүүн нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан байдаг. За харин түүний одоо бодит үүргийг бол хэрэгжүүлэх нь амбан захирагч байдаг. За энэ байдлаар бол Канада улсыг удирдах ирсэн ийм түүхтэй. За энэ удаагийн хааны Канадын парламентэд хэлэх үг нь бол англи болон франц хэлээр тавигдах юм байна. За Вестминстерт болсон парламентын нээлтийн үеэр хааны хэлсэн үгтэй төстэй байдлаар Канадын засгийн газрын бодлого хөтөлбөрийг тусгасан байдлаар энэхүү үгийг хэлнэ гэж үзэж байгаа. За энэ нь бол хамтын нөхөрлөлтийн орон болон НАТОгийн одоо гишүүн болох Канада улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах ийм шинжтэй мессежүүдийг өгөх байна. За хааны айлчлалын өмнө бол ерөнхий сайд хэлэхдээ энэ бол бидний цаг хувьд бол чухал жинтэй ийм улс төрийн болон түүхэн нэр хүнд бүхий айлчлал болно гэж мэдэгдэж байгаа. За ёслолын хувьд Их Британий парламентын нээлтийн ёслолын үеэр үзүүлж байсан титэм нарийн хийцтэй одоо хувцсыг хаан өмсөх магадaltaй гэж үзэж байна. За хааны парламентэд хэлэх үгнээс гадна мөн Оттавагаас гадна өөр газруудад бол
төр хугацаанд олон нийтийн арга хэмжээ орон нутгийн удирдагчтай уулзах ийм уулзалтыг төлөвлөд байгаа юм байна. За энэхүү харилцаа энэхүү удаа айлчлал нь бол Канадын дипломат харилцааг тэнцвэржүүлэх арга хэмжээ болон за хааны хувьд бол Канада, Их Британий аль альнийхэн төрийн тэргүүн бөгөөд хаан Их Британд одоо үр гүйцэтгэдэг Америкийн нэгдсэн улстай сайн харилцаа тогтоохыг эрмэлздэг. За үүнтэй адилхан Канадтай ч гэсэн одоо Америкийн харилцааг тэнцвэржүүлэхэд гол үр гүйцэтгийг зорж байгаа юм байна. За Канадын хувьд бол Америкийн нэгдсэн улстай ойршдог гэдэг утгаараа бол гадаад бодлогын нэлээд Америкийн одоо нөлөөнд автгууц ийм байдалд байдаг. За Их Британаас ялгаатай нь бол хит ойрхон байгаа энэ газар зүйн байрлал нь бол нэг талаараа сул талыг үүсгэж байдаг нь бол энэхүү Канадын одоо нөхцөл байдлаас гарч байна. За ерөнхийдөө бол их гэрнүүд өөрийн одоо хөрш зөргөлтэй орнуудаа гадаад бодлогын эрчимтэй нөлөөг бол тархахыг оролддог. За энэ оролдлого нь бол Канада болон мөн Панама улсуудад бол харагдаж байгаа. За энэ бол Америкийн ерөнхийлөгчийн Панамын сувг болон Канадыг өөртөө нэгтгэх гэсэн бодлогоор илэрч байдаг юм аа.